Сүүлийн үед хатуу мэдээ хөтөлбөрлөө дайрах дайралт ихслээ. Сошиал орчинд хатуу мэдээгийнхэн луу урчин амар сайхныг өмөөрхөө бол хэдэн халтар төгөргөнд худалдагдсан луу урчид түүнийг мөнх юм шиг бодож байна уу гэх мэтээр дайрч доромжлох түүгээрч үл барам өнөөдөр олонний хөл амд хамгийн их хүртэж байгаа нэг эдгээдийн хувийн сайтынхан бөөнөрө пост үүсгэн хатуу мэдээ багийнхныг зогсоох гэж оролдон доромжлох боллоо. Хашгиралдаж буй сэдв нь найз нөхрөөсөө уруулаа. Идэж байсан идвэрлүүгээ нулимлаа гэх шуугиан. Иймд манай хөтөлбөр өчигдөр зарим нэг шалтгаан шалтгаануудыг тайлбарласан ил загтал бичин Зинда сайтын ажилтнуудын хувийн чатаар илгээсэн юм. Одоо олон нийтэд зарим нэг тайлбар хэлэхээс өөр аргагүй болж байна. Юуны өмнө хэн нэг буянтай хүн хатуу мэдээ хөтөлбөрийн ажилтнуудыг тэжээнд итгэж зааж сурган хөлд оруулан буян үйлдсэн гэж ойлгох нь өрөөсгөл юм. Өнөөдрийн хатуу мэдээ хөтөлбөр Зинда сайтын дагуу Breaking News-ийн сайт дээр анх очиж гэрээ хийхдээ аль хэдийнэ үзэгч уншигчтай болчихсон бүрэн дүүрэн хөтөлбөрөө барьсаар очсон билээ. Нэрний хувьд Hard News хэмээн нэрлэхээр тогтцоосон бөгөөд тэрл хэлбэрээр нийслэлийн захирагчийн мапантай сонгуул хүртэл тэсэд явсан байдаг. Үүнийг зориуд онцолж байна. Нийслэлийн захирагчийн сонгуул хүртэл шүү. Ахин дуртахад Hard News хөтөлбөрийг Breaking News-ийн сайт дэргэдээ авч ажиллуулснаар түүний эзэн мант хоёр манан бүлэглэл 60 тэр бумынхан руу дайрах нэг зэрэгтэй боллоо хэмээн бид үздэг байлаа. Мант хоёрын хувьд тэрийг тэгж чаа энэ мөг ингэж хус тэр мөг тэгж алаад өгсөн мөнөөхөл хэллэгээрээ үүрэг даалгавар өгдөг ба Hard News хөтөлбөр тэр чиглэлийн дагуу баримт цуглуулан мэдээнүүдээ бэлтгэсээр ирсэн байдаг. Маш цомхон хэлбэрээр ажиллаж байсан Hard News-ийн хувьд ямар ч дэмжлэггүйгээр бүх баримт нотолгоонуудаа цуглуулан олон нийтэд хүргэдэг байсан бөгөөд үүнийхээ төлөө санхүүжилт авдаг байв. Ингэхдээ Hard News-ийн найруулагч биевэр манан бүлэглэл 60 тэрбумын эсрэг тэмцэж байна гэмээр гинхнээр боддог байж. Гэвч Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийг мант хоёр худалдан авснаас хойш тэр бүхэн өөр зорилготой байсныг мэдэж эхэлсэн. Энэ хугацаанд гэрээм заагдсан мөнгө төгрөг бусад хангамжуудаа авах гэж гойж түүж байсан зовлонтой үйлдэлүүд сар бүр давтагдахаас гадна өөр бусад их усүрээс орж ирэх ёстой мөнгө төгрөгнүүдээр ч асуудал үүсгэж хоорондын харилцааг маш төвөгтэй болгосон байдаг. Өнөөдрийг хүртэл зарим мөнгнүүдээ бид аваагүй. Түүнийг нэхэд ч нэрийн хорин байна гэдгийг ойлгохтойгоо болжээ. Бүр болохгүй бол бүхэл процессуудыг албаны хүний ярианы хамтаар олон нийтийн сүлжээнд байрлуулах болно. Хамгийн ноцтой, хамгийн эвлэрч боломгүй зөрчил нь 60 тэрбумын асуудал байлаа. Нийслэлийн захирагчийн сонгуул маш бодлонтой явагдаж, Сандуун багийнхан 3-5 тэрбум төгрөг амлан байж, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах ардчилсан намынхантай нийлэн амар сайхныг унгааж, самт нэмийн мөнх чулууныг гаргаж ирлээ. Тухайн үед Hard News баг мөн л үүний эсрэг тэмцэж мөнх чулууны бүх багийг хуулж хийсэн. Зөвхөн манай хөтөлбөр л үүний эсрэг баг ганцаараа тэмцэж байлаа да тэр үед. Учир нь нөгөө Breaking News Зинда сайт нь ягаад ч юм таг болчихсон байв. Учрыг нь олох гэж хөөцөлдөж явах ч цаг зав хүсэж эрмэлзэл байсангүй. Гэтэл огт санаанд оромгүй нэг хүн уцаар ярьж мөнх чулууны асуудлыг орхиж мэдээнүүдэд устгахыг шаарддаг юм байна. Тэр хүн нь өнөөдөр хотын дарга амар сайхан руу бүх фронтоор дайрж байгаа хар хүүгийн мант хоёр байсан юм. Ингэхэл гэж бид бүтэн 2 жил манан бүлэглэл 60 тэрбумын эсрэг баримт цуглуулан тэмцэж явсан билүү. Хамт зүтгэж бие биедээ тусалж хаасайгүй гүйж гуйж гучид надад баримт цуглуулж өгсөн найз нөхдийнхөө өмнө би нүрээ хааш нь хийх хэрэг бай. Дахин хэлэхэд самт нэмээ мөнх чулуунгаас луурчин этгээд нь мант хоёрын найз өгөөд хамтран нэг зорилгод зүтгэж байсан найз нь учраас түүнийг шөмжилж болохгүй хэмээн надад тулгасан тул тэр цагаас эхлэн Hard News хөтөлбөр бүр мөсөн таг зогсож түүний уран бүтээлчд шудраг үний тал зогсохын тулд нэрээ солин хатуу мэдээ хэмээн шинээр пэйж үүсгэн гарч ирсэн дүүх нь ийм байна. Манай хөтөлбөр зөвхөн хатуу үний талд л хатуу чанга зогсно. Үүнийхээ төлөө бүтэн 3 жил шахам зүтгэсэн. Та бүхэн завтай бол манай хөтөлбөрийг Breaking News-ийн архиваас Hard News content гэдгээс нь ороодныг харцгаарай. Бид цаг ямагт манан бүлэглэл 60 тэрбумын эсрэг тэмцэж тэдний бүхэл булхайг уудалж элчилж олон нийтэд сануулж сэрэмжлүүлж ирсэн. Түүнийхээ төлөө одоо ч шантралгүй явж л байна. Гэтэл бүтэн 3 жилийнхээ хөтөлбөрийг нэг мөө 60 тэрбумчны хүслийг гүйцэтгүүлэхийн төлөө нураах гэж уучлаарай. Тийм юм гэж хаач байхгүй. Анзаарсан бол манай хөтөлбөр ерөнхий сайд ухнаагийн хүрэлцэх болоод тэдний багийг огт шүүмжилдэггүй. Энэ нь тэдний хувьд баггүй дэмжлэг болно хэмээн үздэг. Хүрэлцэхийг бид мэдхээс цаашгүй. Бид түүнтэй уулзж байгаагүй, уулзах хэрэг байхгүй. Тэр хүн ажиллаад хийг. Харин бид дэмжих ёстой. Яагаад гэвэл хүрэлцэхөөс өөр хүн манан бүлэглийг сөрж зүрхлэхгүй. Барж дийлэхгүй байсан. Шинэ манан үүсэж байна гэдэг нь ч одоохондоо хамаагүй. Ямар ч байсан одоогоор бүх асуудал ард түмний тал шийдэгдэж эхэлж байна. Энэ л чухал, энэ л үр дүн. Хэрвээ хүрэлцэх буруу замаар будаа тэгээд эхэлвэл манай хөтөлбөр бодож санах юмгүй гөвөөд л эхэлнэ. Тийм учраас төрийн ордонд манан нуран урсныг бид дэмжихгүй юм бол өөр хэн дэмжих юм? Залгуулаад нийслэлд 20 хамжил үүрлсэн 60 тэрбумын хуулцнуудыг устгах ёстой. Өнөөдрийн энэ хотын төгжрөл утаа унаар өвчин зовлон бүхэл юм 60 тэрбумаас үүдэлтэй. Үүнийг зогсоохын тулд хүрэлцэх амар сайхныг илгээсэн. Манай хөтөлбөр мөн л дэмжсэн. Гэхдээ манай хөтөлбөр амар сайхныг дэмжиж эхлэх тэр цаг үед Hard News нэртэй байсан юм шүү. Хамгийн гол шийдвэрлэх тулааны үед Hard News нэрний эзэн мант хоёр үүнийг эсгүүцсэн учраас бид тусдаа гарч хатуу мэдээ мэндэлсэн дүүхтэй. Өнөөдөр нийслэлд богшож байсан 60 тэрбумын сүлжээг амар сайхан л буулгаж нурааж эхэлж байна. Тендерийн завчаанаас ахуулаад газрын 8-аач устж эхэллээ. Хаасайгүй том биетэй залуус ард иргэдийг зодож нүдэж ойлуулж бахируулан хашаа барьж шөнийн цагаар газар ухдаг явдал бараг зогслоо. Сүү батал байсан бол ингэхүү.
Би өөрөө ч энэ зовлон амсах шахсан. Баримт нь миний амьдардаг байрны хажууд цэцэрлэгийн цонх таглан барилга барих гэж байсан газрын 8 ажид сургаггүй алга боллоо. Үүнийг би байрныхаа оршин суугчдаас нэг ярилцлага аваад л 100% баталж чадна. Энэ тухай манай хөтөлбөр 3 удаа нэвтрүүлгийн цацсан одоо ч олон нийтийн сүлжээнд хадгалагдаад байж байна. Тэр үед суу бодолд хотыг захирж байсан ба манай байрныхан түнд удаадраа өргөдөл гомдол бичиж өгөөдөж шийдвэрлүүлж чадаагүй юм. Харин одоо тэр асуудал таг зогссон. Бид 50 амгалан амьдарч эхэлж байна. Архив нь надад бий. Энэ бол үр дүн. Ташрам дуртахад эдгээр газрын 8 ажлын тухай хөдөлшгүй баримт материал цуглуулсан байж бэлтгэсэн нэвтрүүлгийг маань устгахыг бас л нэг хүн шаардсан. Устгах чадахгүй гэдгээ хэлэхээр тэгвэл чи ядаж breaking news гэсэн логотой архивын бичлэгийг энэ нэвтрүүлэгтээ битгий ашигла. Миний таньдаг нэг боди чинь залуу байдаг юм. Тэр чинь нөгөө хүн чинь чамаас олж бид хоёр муудалцаад байна гэсэн шаардлагыг тавьсан. Ингэж газрын 8 ажтай тэгж 60 тэрбумтай холбогдсон хүн өнөөдрийн сэтгүүлчдийн ерөнхийлөгч Манд хоёр байлаа. Ингэж л Hard News хөтөлбөр таг зогсож тэгжил хатуу медиа баг шинээр бүрдсэн юм. Бид маш олон зүйлийг дэлгэлгүй орхиж байна. Одоо та бүхэнд зарим нэг зүйл ойлгогдсон байхаа гэж бодно. Бид манан бүлэглэж 60 тэрбумтай тэмцэж байж тэдэнд тусалж хөрөлсөх болоод түүний баг амар сайхан болоод түүний командын эсрэг юм хийх тэнгүүд биш. Өнөөдөр та бүхэн бүгдээрээ харж байна. Төрийн ордонд нэг бүдүүн ухаа хөрөлсөхийн засгийн газар огцрох ёстой хэмээн орил чаралж шээс бас алтхаас наах нүр юм болж байна. Тэр бол манан. Доор нь бас нэг нус нулимсандаа утгалцсан соо сериалын алиалагч хотын дарга огцрох ёстой хэмээн уйлж орлон дөчгнөж суун. Энэ бол 60 тэрбум. Бид тийм хуурамч нулимсыг арчиж өгөх маань хүмүүс биш. Бид тэгж хуурдагдах тэнэг хүмүүс бүр огт биш. Хэн нэгний дарамт чахалтаас айдаг хулжгаруудаж бас биш. Мэдээл багтаа хүмүүсийг хуурж ядах ч биднийг харин хуурж чадахгүй. Бид хийдгээл хийн. Биднийг зогсоох ганц л арга байна. Наа жүжгүүдэл зогсоочих. Тэгвэл бид та нарыг тоож оролдохгүй. Хатуу мэдээ цаг ямагт шудраг үнний тал зогсно. Хатуу мэдээ цаг ямагт ядарсан ард түмнийхээ төлөө дуурна. Хатуу мэдээ Монгол ашигтай юм хийж байгаа хүн бүхэнтэй хамтрана. Бид хэн нэгэн шантааж чинь таалагдах гэж нэвтрүүлгүүдээ хийдэггүй. Бид зөвхөн ёс зүй, шудраг усны зарчимдал таалагдах гэж нэвтрүүлгүүдээ хийдэг. Анхааран үзсэнд баярлалаа. Үнний төлөө бид уурахтаа өөрсдийнхөө төлөө, ах トゥ амрах садныхаа төлөө ч бас тэмцэж байгаа юм а гэдгээ төгсгөлд нь хэлхийг хүслээ.